Бид нар яагаад хасууд юу бие бинийгээ ойлгохоо болчтой юм бэ? Яагаад бие бинийгээ сонсохоо болчтой юм бэ? Яагаад бие бинээсээ залхдаг юм бэ? Хэрвээ та ийм нөхцөл байдалд орсон байгаа бол энэ бичлэгийг дуустал нь сонсоорой. Анх хосууд гэр бүл болоод удаагүй байхдаа бид хоёр яг нэг хүн шиг сэтгэдэг, бие биенээ харцаараа шууд ойлгодог гэж ярьдаг нь их байдаг. Явцдаа цаг хугацаа өнгөрсний хэрээр энэ нөхцөл байдал өөрчлөгдөд магадгүй өнөөдөр та хоёр нэг ширээний ард хоол идэхээ сууж байхдаа эсвэл ундах гээд хэвтэж байхдаа танихгүй хүнтэй байгаа юм шиг хоорондоо тис өөр гэдгийг мэдэрж байгаа бол таны хэлсэн үг хэрүүлийг үсгэж байгаа бол түүний хэлсэн үг таны уур бухимдал гомдлыг төрүүлж байгаа бол яагаад ийм байдал хүрч вэ? Яагаад бид хоёр анхных шиг бие биенээ хайрлахаа болоод хоёр өөр ертөнц шиг холдоод байгаа юм бэ? Бид нар юу нь яагаад бие биенээ ойлгохоо болчихсон юм бэ? Үүний хариулт нь таны ханд биш, харин таны дотор байгаа. Таны дотор байгаа тэр хүнд байгаа. Та өөр хэн нэгэн хүнийг өөрийнхөө аз жаргалын хариуцагчаар томилсон тэр өдрөөс хойш таны зовлон эхэлнэ гэж садгүрөө хэлсэн байдаг. Аз жаргал гэдэг зүйл гаднаас ирдэг биш, харин хүний дотоод оршихуйн төлөв байдлаас гардаг. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл зүйн сайн сайхан аз жаргалтай байх байдлыг хань ирлээсээ хамааралтай болговол энэ нь таны аз жаргалыг бий болгох тэр удирдлагыг өөр хин нэгний гарт өгчхөд аз жаргалтай болохоо хүлээгээд сууж байгаагаас өөрчлөхгүй. Тэр хүн таны хүснээрээ ашлахгүй бол таны удирдлага ажиллахгүй, тэгээд та зовж эхэлнэ гэсэн үг. Стоицизмын философт ч гэсэн энийг маш тодорхой тайлбарладаг. Зөвхөн өөрийнхөө хяналтад байгаа зүйлдэл анхаарлаа хандуулаа. Өөр хүний бодол, өөр хүний үйлдэл, өөр хүний хандлага эдгээр нь таны хяналтанд байж чадахгүй. Эдгээр нь гадаад хүчин зүйлээ. Та өөрийнхөө аз жаргалыг таны хяналтанд байж болохгүй, чадахгүй тэр зүйл дээр суйрлуулж чадах юм бол энэ нь өөрөө та өөртөө зовлон туудаж байгаа хэрэг юм аа. Жишээлбэл та хань ижлээ миний аз жаргалын хариуцагч гэж томилчих тэр үед таны ханд асар их дарамт мэдрэгдэнэ. Хань ижилтэн таныг үргэлж баярлуулж, үргэлж ойлгож байх үүрэг хүлээсэн юм шиг тийм байдалд орно гэсэн үг. Мэдээж хизээ нэгэн цагт таач тэр таны хань ижилч тэр ядран, алтан эсвэл зүгээр л эрхчлөөд өөрөөрөө амьдрахыг хүснэ. Энэ үед таны хүсэн хүлээж исэн хүлээлт нураад чи намайг ойлгохоо болцсон байна. Чи намайг зовоож байна. Би аз жаргалгүй байна. Би чамтай амьдраад ингэж амьдрна гэж бодоогүй. Чи намайг зовоож байна гэх мэт гомдлоо төрнө. Тэгэхээр та өөрөө дотроо баяр баясгалантай, дотроос дүүрэн байж, бусадтай тэр баяслаа хуваалцахын оронд дотроо хов хоосон болж тэр хоосон цайгаа хань ирлээсээ нөхөхийг шаардаж амьдрна. Энэ нь өөрөө маш хэцүү байдалд оруулна. Тэгэхээр хоосон аягаар хоол нэхэх нь зовлонгийн эхлэл гэж ярьдаг штеп. Хэрвээ та өөрийнхөө аз жаргалыг хань ирлээсээ хамааралтай болгох юм бол таны хүлээлт нуурна, та цоох мэдрэмжийг авна, та бухимдна, та гуниглана, таны амнаас гарах үг болгон гомдол, бухимдал болж таарна. Нөгөөтэйгөр хэрвээ та өөрийнхөө аз жаргалыг ханиасаа хамааралтай болгох юм бол та хань ирлээ хайрлаад байгаа биш, харин хань ижлээ ашиглаж байна гэсэн утгатай. Яагаад гэвэл тэр хүн таныг аз жаргалтай болгож өгөх ёстой. Та түүнд аз жаргалын удирдлага өгч гисэн.
Хайртай хүнтэйгээ анх танилцахдаа тэр хүнийг байгаагаар нь биш, өөрийнхөө хүссэн төгс зураглалаар анхаарч хүлээж авдаг. Тэгээд бидний дотор ирээдүйн хань ижлийн тухай ойлголт, сэтгэлд маань тээгц нэг тийм зураглал, миний нөхөр ийм байх ёстой, миний эхнэр ийм байх ёстой гэсэн хүлээлтүүдийг өөртөө өсгчдэг. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд мэдээж тэр хүн таны тэр төсөөлсөн зураглалд багтахгүй, нийцэхгүй. Энэ үед нь чи намайг ойлгохоо болсон, чи өөр болсон байна гэх мэтчлэн гомдолж эхэлдэг. Яг үнэндээ анхнаасаа та өөрөө тэр хүнийг хизээж ойлгохыг хичээгээгүй. Зөвхөн өөрийнхөө дотроо төсөөлсөн байсан хүлээлтээ тэр хүнд тулгаж амьдэрсэн хэрэг. Амьдралын явцад тэр хүн өөрийнхөө үнэн мөнөө бодтоороо байж эхэлсэн. Энэ нь тань таалагдаагүй. Бүр цаашлбал амьдрал өөрөө үйл явц учраас хүн болгон энэ үйл явц процесст өөрчлөгдөж байгаа. Таны 5 жилийн өмнө суусан тэр хүн өнөөдөр жишээлбэл байхгүй. Тэр хүн өнөөдөр маш их зүйлийг сурсан, өөрчлөгдсөн, хөгжсөн шинэ хүн болсон байгаа. Гэтэл та тэр хуучин эхнэр хүн, нөхөр хүн ямар байхын тэр хүлээлттайгаа хിവэрэ зуралдаад түүндээ хань ижлээ таарсангүй гэд гомдлоод бухимдаад байх нь зөв үү? Ер нь бид ханаа өнөөдөр хэн болоод байгааг нь сонирхдаг уу? Эсвэл өөрийнхөө хүссэн хэвэнд оруулах гээд маргаж тэмцээд байна уу? Бид нар ер нь яагаад бие биесээ ингэж их зүйл нэгтгэх юм бэ? Энэ бүхний хариулт нь дахиад л ижилхэн. Учир нь бид өөрсдөө дотроо аз жаргалгүй хоосон байгаа. Бид өөрсдөө аз жаргалгүй байгаа учраас тэр хоосон аз жаргалгүй зайгаа ханаараа нөхүүлэх гэж оролдоод байгаа. Хэрвээ та дүүрэн аз жаргалтай баяр баясгалантай дотоод амар амгалантай байсан бол өнөөдөр хань ижлээсээ юу ч нэхэхгүйсэн. Харин та эсрэгээрээ түүн рүү цутгаж урсах байсан. Гэтэл бид нар намайг хайрл, намайг анхаар, намайг ойлго гэж урсах биш. Өөрийнхөө дутагдлаа тэр хүнээс гуйсаар байгаа. Хоёр гуйлагчин уулзахад хин хиндээ юу ч өгч чадахгүй. Зөвхөн бие биесээ нэхэж эцэст нь хоёулаа хоосон оцордог. Тэгэхээр үл ойлголцол гэдэг бол үгний зөрүү биш, харин би дутуу байна, чи намайг гүйцээ. Үгүй ээ, би дутуу, чи намайг гүйцээ. Чи намайг дүүрэг гэсэн буруу харах харц, буруу хандлагын үр дагавар. Хэрвээ өөрийгөө ойлгохгүй байгаа бол, өөрийгөө мэдхгүй байгаа бол, өөр нэг хүнээс намайг ойлгооч, би дутуу байна гэж нэх нь утгагүй хэрэг биш гэж үү? Бидний дунд нийтлэг нэг том алдаа байдаг. Бид нар хань ижилтэйгээ ярилцж байхдаа ихэвчлэн ойлгох гэж биш, харин түүний ярьж байгаа яриан дээр өөрийгөө өмгөөлж хамгаалan хариу няцаалт юу гэж өгөх вэ гэж дотроо бодон яриаг нь сонсдог. Үг болгоных нь араас гэхдээ чи тэгэхэд яалаа гэх мэт няцаалтын зэвсгээ ингээ хариу бэлдээд яриаг нь ойлгох тэр төвлөрч чаддаггүй. Энэ нь өөрөө сонсгоо болцсны илрэл. Тэгэхээр та бидний оюун бодол ердөө л өнгөрсөн үеийн хог хаягдлын цоглуулга болчихсон байдаг. Бид нар хантайгаа харилцахдаа, ярилцахдаа өнөөдрийн яриад байгаа асуудлын талаар биш, 10 хоногийн өмнөх, сарын өмнөх, 5 жилийн өмнөх гомдол, 10 жилийн өмнөх алдааг нь урдаа бариад зэвсгээ бэлдээд ярилцах гэдэг гэсэн үг. Энэ нь ойлголцох боломжийг улам холдуулдаг. Тэгэхээр одоо би танд нэгэн гайхамшигтай даалгавар өгье. Таны танд гомдоод ямар нэг зүйл хэлэх үед нь өөдөөс нь зэвсгээ бэлдэх биш, эсэргээрээ
би гэдэг хүнээ түр хойшин тавиад зүгээр л ус шиг ууж байж үз. Хариу битгий үг. Өөрийгөө битгий зөвтөг. Хань ижлээ битгий буруутга. Зүгээр л чимээгүй хүлээцтэй сонсож. Тэр хүн юу ярьж байна? Тэр хүний сэтгэлээс юу гарч байна? Тэрийг нь ажиглаад үз. Өөрийгөө зөвтгөхгүйгээр, тэр хүнийг буруутгахгүйгээр энэ хүн юу хэлэх гээд байна вэ? Энэ хүний сэтгэлд юу байна вэ гэдгийг ойлгохын төлөө хичээж сонсох үед тэр үед жинхнээсээ та сонсно. Тэр үед та тэр хүн юунд гомдоод, юунд зовоод, энэ амьдралын юунд болохгүй байгааг үнэн мөнөөр нь ойлгож сонсно. Энэ бол таны хувьд олц алтан түлхүүр. Таны хань өнөөдөр ядарсан, ууштай, гомдол ихтэй, эсвэл тантай огт харьцахгүй дуугүй байгаа бол энэ бол түүний бодит байдал, бодит үнэн. Хань ирлээ тэр чигт нь хүлээж авах нь хамгийн дээд ойлголцол байдаг учраас эсэргүүцэх хэрэггүй. Зүгээр л орхичих. Харин та түүнээс гарч урсаж байгаа үг болгоныг олц мэт сонс. Алтан түлхүүр шиг хүлээж ав. Стоикууд бидэнд хоёр чих нэг ам заяасан нь илүү ихийг сонсож бага ярихын тулд юмаа гэж тайлбарладаг. Тэгэхээр таны ханийн үг болгоны цаана айдас, эсвэл хэрэгцээ, эсвэл ганцаардал ямар нэгэн зүйл байгааг та олж сонсохыг хичээ. Тийм учраас би танд олц алтан түлхүүр гэж хэлээд байгаа. Тэр алтан түлхүүрээр та бүгдийг нээж онгойлгож засаж залруулж болно гэсэн үг. Стоикууд бас нэг зүйлийг хүмүүст санал болгодог. Маргааш үхэн гэдгээс сана. Энэ философоор бодох үед хэрвээ та эсвэл таны хань маргааш байхгүй болно гэж мэдвэл та өнөөдөр юу хийх байсан бэ? Та өнөөдөр түүнтэй маргах байсан уу? Эсвэл энэ маргаан өчүүхэн зүйлээс юм байна гэд гомдлож сууха болох уу? Эсвэл бухимдхаа болёо, амьдрал богинохын юм чинь гэд бие биеийнхээ гараас атгах байсан уу? Тиймээс та зүгээр л ханижлаа хараад байгаагаар нь хүлийн зөвшөөрөхийн төлөө түүнийг сонсож эхлэх хэрэгтэй. Тэр агшинд жинхэнэ ойлголцлын үүд нээгдэнэ. Таны дотор мэдээж бөөгнөрсөн гомдол уур хилэн байгаа. Гэхдээ энэ удаа та уужим хандсан, удахгүй өөрийгөө султгаж хөнгөрсөн хань ижил нь таныг сонсох тэнхэлтэй болно. Мэдээж зэрэг асгах боломжгүй учраас хэн нэгэн төрүүлээд өөрийгөө суллаж хөнгөлөх ёстой шүү дээ. Өмнө нь олон удаа зэрэг асгаад үр дүнд хүрээгүй учраас хүйтэн хүндээ харилцаанд хүрсэн шүү дээ. Ойлголцол гэдэг нь хоёр хүн яг ижилхэн боддог болохыг хэлдэггүй, харин хоёр өөр байгаа хэрнээ бие биенийгээ өөр байхыг нь хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа. Тийм учраас таны хань тантай яг адилхан харж, сэтгэж, бодож, тантай адилхан байх албагүй. Тэр өөрөөр сэтгэж, өөрөөр мэдэрч, өөрөөр ойлгож, өөрөөр тайлбарлаж ярьж болно. Тэр үед нь чи яагаад над чиг бодохгүй харахгүй байгаа юм бэ? Яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Гэж уурлна гэдэг нь та тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй байна л гэсэн үг. Хайр бол би чамаас юу авч болох вэ? Юу авч чадах вэ гэдэг асуулт биш. Харин би энэ агшинд юу өгч чадах вэ гэсэн өгөөмөр сэтгэлээр бялхаж байхдаа л хүмүүсийг аз жаргалаар дүүргдэг. Магадгүй та өөрөө хандаа юу ч өгөхгүй хэрнээсээ ханаасаа хэтэрхий их зүйлийг нэгч бохимдож явж иж болно. Амьдрал дэндүү богинохон 30-40 нас гэдэг бол таны амьдралын хамгийн эрч хүчтэй үе. Энэ насаа бие биеэ өөрчлөх гэж тэмцэж өнгөрөх үү? Эсвэл бие биеэ байгаагаар нь таньж мэдэх гэж хичээж дурсамжтай аяллыг бүтээх үү? Эцэст нь хэлэхэд дараагийн дасгал бол дотоод инженеринг. Бид гадаад ертөнцийг, гадаад амьдралыг инженерчилж чаддаг хэрнээсээ
өөрсдийнхөө дотоод ертөнцийг эмх замбраагүй орхидог. Үүний нэг жишээ нь гадаад ертөнц дэх байшин барилга, технологи, ажил төрлийг инженерчилж, цэгцэлж, шийдлийг хурдан гаргаж, амьдрал тав тухтай болгож чаддаг хүмүүс бид. Гэтэл яагаад бид нар өөрсдийнхөө дотоод ертөнцийг сэтгэл хөдлөл, оюун бодол, энергич гэсэн шинжлэх ухаан чаргаар инженерчилж, хэлбэршүүлж өөртөө тав тухтай болгож болохгүй гэж? Инженер хүн машин засахдаа машины дотор эд анги, мотор зэргийг хэрхэн яаж ажилдаг вэ гэдгийг маш сайн мэддэг. Тэгвэл хүмүүс бид өөрсдийнхөө оюун санаа, бие махбод хэрхэн яаж ажилдсан бэ гэдгийг эхлээд маш сайн таних юм бол бусдыг ойлгох, бусдыг мэдрэх чадвар дээшлэнэ. Жишээлбэл таны уур бухимдал, айдас, гомдол хаанаас яагаад төрөд байгаа вэ гэдгийг инженерийн нүдээр харж хэлэх юм бол та яавал аз жаргалтай болох юм? Та яавал илүү баяр баясгалантай амар тайван болдгийг гэдгийг ч та бас ойлгож чадна. Өөрийгөө таних, өөрийгөө мэдэх энэ аялалд суралцаж, цаг гаргаж эхлэхэд та ханчин ууртай байх нь тэр хүний сонголт. Харин тэр уурын өөдөөс та уурлах уу? Эсвэл та амар амгалан үлдэх үү гэдг нь таны сонголт. Таны дотоод инженеринг хэр сайн байгаагаас хамаарна гэдгийг та ойлгох бол. Эцэст нь хэлэхэд өнөөдөр орой ханаа гэртээ ирэхэд нь эсвэл таны хажууд одоо байгаа бол тэр хүн бол таны өмч биш, харин таны амьдралын энэ агшныг хуваалцаж байгаа бие даасан гайхалтай ертөнц. Тийм учраас түүнээс юу ч битгий нэх. Зүгээр л түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гээд үз. Та хоёрын өнөөдрийн ойлголцохгүй байгаа асуудал нь та хоёрын хайр дууссан гэсэн үг биш үү дээ. Харин хайраа илэрхийлэх арга төр зур мартсан, бохимдсан л хэрэг. Таны амьдралын чанар, таны бодлын чанараас хамаарах учраас өнөөдөртөө ахиад нэг удаа шинээр ханижлээ та өөр нүдээр харах гэж үзээрэй. Дараагийн дугаарт бид тантай илүү найрамчилсан сэдвээр ярих болно. Тэр болтол та эдгээр хоёр дасгалыг хийж үзээд өөрийгөө таних ертөнцид цаг гаргаарай.